Сэтгэл зүйчтэй уулзалтанд сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэдэг ихтэй сургуулиуд, сэтгэл зүйчийн ажлын байртай төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгж бие даасан судлаач нар оролцсон юм а. Тэд Монгол дахь сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжлийг түүхчилж, сургалтын агуулгад тусгах, сэтгэл зүйчдэд хандах хүмүүсийг хэрхэн нэмэгдүүлэх, олон улсын хөгжлийн тухай хэлэлцлээ. Хамгийн гол нь ялтнуудтай ажилдаг шүүгчдрэг үздэх газрынхан, гэмт хэрэгтэн тэдний арга гэртээ ажилдаг цагдаа нар, инхийг сахиулагчид, шүүгч, прокурор гэд тэдний сэтгэл зүйг бэлтгэх, амар тайван байлгах тал дээр хэрхэн уялдаатай ажиллах, улам сайжруулах талаараа ярилцжээ. Тэгэхээр энэ сэтгэл судлалын шинжлэх ухааныхын түвшинд хөгжүүлэхийн тулд хэрэглээний түвшинд нь бас ахиулах юм шаардлага байгаа учраас бид өнөөдөр хэрхэн яаж хэрэглэх вэ? Ялангуяа төрийн тусгай байгууллагуудад одоо цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, за хил хамгаалах албаны энэ одоо чиглэлүүд сэтгэл судлаачдын тусалцааг одоо хэрхэн яаж өргөжүүлж хэрэглээнд оруулах уу гэдэг дээр бас анхаарлаа хандуулж байгаа. Цагдаагийн байгууллага сэтгэл зүйчтэй болоод 11 жил болж байгаа ч Монгол улсын хэмжээнд 30 гаруйхан сэтгэл зүйчтэй ажиллаж байгаамаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагын цагдаа нар, хянагч нар өөрсдөө сэтгэл зүйчдэд ханддаггүй, хэрэглээгээ болгож чадаагүй байна. Тиймээс гол нь хэрэглээ болгох хэрэгтэй хэлж байна. Сэтгэл зүйчид дотор эмэгтэйчүүдийн хорих ангийн сэтгэл зүйч ирсэн байлаа. 400 гаруй хоригдолтой энэ газар нэг л сэтгэл зүйчтэй бүгд зөвлөгөө авдаг байна. Гараад хэрхэн амьдрах, нийгмийн амьдрал тэрхэн бэлтгэдэг гэх мэт зөвлөгөө авдаг байна. Мэдээж бол одоо яг нийгмийн ороо босгоо үе болон эдийн засгийн хямралтай холбогдоод бол төрөл бүрийн чиглэлээр бол шалтгаалж орж ирсэн байдаг. Энэ дундаа бол архитект байгаа, ажилгүйд л байгаа. Зүйчийн ажил, сэтгэл зүйчийн одоо яг тэр хэрэгцээг бол манай байгууллагууд дээр бол илүү төлхөө ажиглагддаг. Тухайлбал одоо яг мэргэжлийн сэтгэл зүйчд хандах хандлага бол яг одоо манай тэр хорих байгууллагад ял эдэлж байгаа эмэгтэйчүүд маань бол одоо айгүй их стресстэй байдаг. Тэрийгэ тайлах ч юм уу ер нь л одоо өөрийн болоод арга гэрийн асуудлаар бол байнга уулзч байдаг. Ерөнхийдөө нэг сэтгэл зүйчтэй одоо тэгээд үйлчлүүлэгчд бол маш олон байдаг. Нэмэлт мэдээлэл өгөхөд сэтгэл зүйчид хандаж сэтгэлээ судлуулж асуудлаас гарах арга замаа олох нь олон улсын шилдэг туршлага гэж байна. Сэтгэл засалж сэтгэл зүйчид нь хүний сэтгэхүйн асар их боломжийг нээж энэ их боломжийг ашиглахад саад болж байгаа таагүй дурсамж дутагдлыг арилгах нэг ажлыг хийдэг байна. Гэхдээ энэ үйл явцад ямар өнцгөөс хэрхэн хандаж байгаагаараа хоорондоо ялгагддаг гэж байна.